За бидний замд юм сонирхолтой нэг юм үлжээтэй тааралтлаа. Ягаад тэр энэ хав бас чон юу ихтэй. За тэгээд ан араатай ихтэй гэдэг учраас бас харах хэрэгтэй байсан юм шиг байна. Тэгэхээр энэ бол үлжээгөө маш гоё ажилтаа ажилласан хийсэн. Гэрийн хаалга маалга хийгээд тэгээд юу ячсан. Үлжээгөө гоё хийчихсэн. За дээрээс нь надад хамгийн сонирхол татсан юм. Мандаа хардаг юм хөлийн зэргийнхэн шиг юм харуулын цамаг хийсэн байна. Энийний цааталт нь болохоор үлжээ байна. Бас тэгээ хамгийн гол нь энэ зураг авах гэсэн чинь сая шумуулнаас айгаа зураг авахгүй гэж юу байдгийг л гарлаа л да. Тэгтэл зураг авах гэсэн аимшигтай шумуултай гал юусе. Сэхээ сэдвээгөө хадчихэв. Тэрээс нэг хоёр шумуул ш. Тэгээ би одоо энэ тал сумуулын цацлах шумуулны ойртолгүй цацлаг аваад гарсан. Тэгээ одоогийн байдлаар тал сав цацлага ингээл цаццсан ингээл уг нь бол барагтаа бол энэ шумуул очтгүй эдний шумуул турж өгөх гэж юм яах гэж байсан. Алах гэж амар хадж байна. Зүсгэртэйгөө яа. За ямарсан цамгаг дээр нэг гараад энэ хавийг нэг хараадах. Ингээ. За нэг иймэрхүү байдлаа дээрээс ямар шиг харагдаж байна. Хашаа ороо цамгахаа бол гоё хийсэн байна. Энэ бас манай малчтад бас бодууштай хэрэгтэй юм байна. Ийм гоё өндөр цамгаг хийчихэд тэгээ эндээсээ мал хороогоо хараад энэ бол нэгэн дорд энэ цамгтаас бүх юм харагдаж байгаа юм чинь бас л сайхан ажил болсон байна. За тэнд морных нь уяа байж гин, зэлэн байж гин, өвлжэн байж гин, амбар нэнд. Тэгээ ингээд цамхаг дээрээсээ бүх юм харж ийн тэгэл гоё юм байна. За тэр момент энэ шумуул нийдүүлээд мачил төгцөөд харагдаж байна. Манай зурлаач их харуулаарай. Зурлаач моми би юм ажилласаар төгцөө штэ. Аа? За байж арай болоогүй. За шумууланд хазуулаад болон зураг авалтаа болон ямар юм бэ? Одоо ингэ хазуулаад гүрэн штэ. Та би л машин руу гүйлээд хоёр араас зураг аваарай. Халах гэж. Ай, нэг хоёрыг ч шумуул яадаг гэж цагаас. Говтаамгийн жаргасан сумын төв. Сая эндээс ингээд 90-ийн сум бол ингээд амьд хүн байгаа гэхэд хэцүү. Нэг ч хүн байхгүй. Юу ч хүн байхгүй. Бүр нэг ч байхгүй те. Энэ бол одоо манайхаар бол сквадрын талбайтай төв гудам байгаад байна. Ингээд 1 2 3 тооч хийдэ. 1 2 3 4 5 6 7 8. Ингээд 9 10 дэлгүүр, 11 дэлгүүр, 12 дэлгүүртэй. Юм байна. За тэгээд Монгол ардын хөвсгөлт намын байр гинэ. За сумын төвд хөвсгөлт намын байр. За энэ бол мэдээж юуны Говьтай аймгийн Жарлан сумын одоо уугуул бүх Батцуур аваргын хөшөө байх гэж бодож байна. За тийм ээ нөө Шарвын Батцуураа гэж байна. Сайхан хөшөө байна. За эндээ бол сайхан усан өргөлөөр хийсэн байна. Жаахан болготуул хийжтэй. Уг нь болгоч гэсэн хийгээд ингээ сайхан усан өргөлөд ажиллаж ирсэн бол тэгээ юм ихээрэн талд байдаг. Хов оосон талд байдаг, талын голд байдаг ийм сум байд юм байна.
3 үеийн хоршооны хүнсээ дэлгүүр орж. Одоо дэлгүүр чи би түрүү чи аваагүй лөө. 3 үеийн орой. 3 үеийн баатар, 3 үеийн түүх гэж байна. 3 үеийн нэг орой дээр амьдэрсэн. Баяста боочлаа да. Цаасан байна. 3 үеийн орой гэж юу гэж байгаа юм бэ? Энэ эзний тийм нэр биш тэр. Та эзэн биш юм уу? Тэг юу хийж байгаа хүний юм тэр? Өөр л байхгүй. Хүний хэрэгцээтэй бүх юм бол одоо дэлгүүрт нь бол байж л байна. Гадаа нь усаар өлөр байна. Говсалт намын байр байна. Тэ? Батцуур аврагын хөшөө байна гэдэг ч юм уу. 10 хэдэн дэлгүүр байна. Бас хөргөө сайхан сум. Байна. За юу авч идэх вэ? Эдека гэд хүнсэнд хэрэгэлдэг. Хүнсний бүтээгдэхүүнд хэрэгэлдэг. Юу нөгөө торт мартанд харин хайлуулж идэг. Шоколад. Тий. Дангаар тэрээс гоё те. Тэн дотор нэг чоп гэсэн нэг юм том чихэр харагдаад шүү. Биш нөгөөдлөх нь. Наадаж үзье. Биш нөгөө саяны таны энэ үгээ барьдаг чи үзье. Энэ үү? Шоколад гинэ. За энийг идлээ. Тэр чоп тэр одоо та гараа явуул да. Наат чинь. За наа хамгийн том нь. Хрустящ шимшарик. Зөөлөн карамел гинэ тий. За би ч тийм гоё чихэр. Сая замд бол ерөөсөө амар улаан чихэр идэггүй. Дэлгүүр таарсан даа чихэр идэхгүй юм тий. Энэ ч гоё цаастай. Харахаараа миний шүүд амар идсэн юм уу? Хаагуурсан юм. Сая замд амар шумуултаа байсан. Уус амар шумуултаа харин одоо шумуул болчихлоо. Тэгсэн бүрээ. Зогсоод гэсэн чинь доороод өгсөн шүү. Хааны тэр бүх шумуул уу идэх. За бидний энэ ирсэн газар бол Говьолтой аймгийн Жаргалан сумаас хойшоо 20 орчим километрт одоо 7 үеэрээ баян явсан Доноо баян гэж одоо үлгэр домогт гардаг. За ер нь домог их байдаг. Доноо баяны гүүн зилний одоо нэгдлийн уяан дээр ирээд байна. За энэ гүүн зилнээс тэр цаадлагын гүүн зил хүртэл энэ хоорондоо 500 м урт байдаг. За Доноо баян бол 7000 адуутай. Энэ хөндийг бол Донон хөндий гэж нэрлэдэг. Донон хөндөд одоо энэ хөндийг адуугаараа дүүрсэн үед нь хажуу талынхаа эргэн тойрныхаа хярын орой дээрс гэхээр одоо тэр хярын энэ хоёр хоёрын орой дээрс харахад энэ хөндий дүүрж ивэл одоо адуу мал нь бүрэн байна гэж үздэг. Одоо хэрвээ зэн домог үнэн байсан бол энэ хөндий дүүрэн Донон адуу буюу 7000 адуул сөргөлөөл явдаг байж тээ. Тэгэхээр ямар ч энэ Донон гүүн зилэнд бүргэл баяждаг гэсэн домгийн дагуу одоо мөрөндөө баяжнда. За Доноо баян минь хишиг уйнаас хайрлаа. Болдоотор хүү намайг баяжуулж хайрлаа. За баян бол үлдсэнээс үнчин ядуусын төлөө зориулъя гэж байгаа шүү дээ. Өөрөө ганцаа хөрөнгө идэхгүй үлдснээс үнчин ядуусын төлөө зориулаад ядарсан зовсон хүн болгон тус уян болж явъя гэж мөрөгчж байгаа. За тэгээд Доноо хөндийнхөө гүүн зилнээс энэ орон 500 м байж байгаа. Тэгэхээр энэ зилний нэг талынх нь би ийшээгээ явж байгаа болов гэж бодчих. Яг тэр чулуун хашилт нь болохоор ингээд хашчихсан байж байгаа. Энэ талдаа бол хашилт байхгүй. Тэгэхээр ингэж яваад тэр захад л одоо дахиад нэг 500 м орчим зайд л дараагийн чулуун бахан. Тэгээ энэ хооронд сураад тал тэгэл унгаа үйдэг байсан л газар болж таарах гээд байна да. За тэгээд Доноо хөндийд Болдгогийн тэмдэглэл аялын нэвтрүүлэг маань үргэлжилж явна.
Яа хамаа. Сайн юм. Эдгээр ирээ нуур авах гэдэг чи. Ирээ нуурын зам нь ямар ч вэ? Ингээд явах энэ замаараа. Тийм замаар. Хойшоо нөгөө нуурлогоо машин орохгүй гэсэн хэвэр юу? Орохгүй. Яг наадлах ажиг нуур дээр л. Ажиг нуурын бааг байна. Тага юу. Одоо эндээс хэдэн километр вэ? Чинээс 6 Одоо ерөөсөө тэр хойд харагдж байгаа хэрэг урд харагдж байгаа нуур мөн үү? Одоо тэр зүүн тал нэрээс энэ зам явсаар гал яг очиж тэр бааз дээр очих уу? тий бааз дээр. Баазар ойрд оров. Орог 5 гэр байна. 5 гэр байна. Дам болтгсон баха баазын дээр. Тий. За сайн дуграад агараа. Айхтаа. Ай. Өө энгөр чи ерөөсө тожтаа нөгөлдөж юм. Наашир. Наашираа. Шумолод. Нааширж штэ. Наашир. Ай. Яна салхин тэгэл гараад. Яа, салхины аясаар бол байдаг юм. За. За энэ бол юу? Шумолны тухай, шоргоолчны тухай ч юм уу бас уншсан. Юу гэхээр энэ бол эр шумолнууд байдаг. Эр шумол нь арай жоохон жижиг биетэй. Эм шумол нь арай жоохон том биетэй. За энэ эр шумолнууд яах гээд ингэ сөрөглөөд ингэсгээр энэ нөхдөл бидний хазахгүй. Яагаад тэгэхээр эм шумолоо өөртөө татах гээд тэгээд одоо үндсэндээ амьтныгаар бол бүжгээ хийж байгаа байдал нь. За эм шумолууд бол доогуур ингээд нэг арай жоохон том биетэй, арай өөр байрлалтай явж хагаад тэгээ эр шумуулынхаа нэгээс өөртөө таалагдсан эр шумуулыг сонгож аваад эвцэлдүүлэхт орно. За тэгсний гадаараа эвцэлд орсныхаа дараа эм шумуул бол одоо өөртөө үр тогтсны дараа хүний цусыг сордог. За хүний цусыг сороод гидсэн дотроо хүний цусыг соронгуудаа тэр сорсон цусан дотор нь хүний гинэ тэр сорсон цусан дотор нь одоо шумуулны өндөг боловсрдог. За ингээд өндгөө боловсруулж гүйцээд одоо өндгөө гарах болохоор шумуул бол айл болох устдаа чиглэг газар чи өндгөө гаргадаг. Ийм учиртай байдаг юм байлаа. Тэгээд одоо бол манай найзууд ингээд манай компаниуд одоо ингээд ганц охин таалагч гал үзээд байл л да. Сайхан ингээ сөргөөрээ. Тэгээд эр амтны зовлон их юм да тэгэл дандаа л нэг юм ханаалтах гал ингээл өвлөө үзчихэдэг те. За Жодонбагийн ганц тогтох юм байна. Нэрэн оршуулсны баазын сахирал. Энэ жил одоо ус ерөөсөө ихтэй манай бааз ч одоо тэр усанд энэ жил орцсон одоо тэгэл энд нэг хэдэн гэрээ марьж хал ингээл байж ин да энд. Энэ би бас хариуцлагыг аягүй сайн мэдэрж штэ. Хааваас холоос хүнд авах гэсэн бааз усанд автцсан одоо байхгүйгээс уужвал энд ирсэн амтсан хүмүүс бол мохордох нь штэ. Ямарсан мохордуулахгүй энд гэр өрөөд хүлээгээс ууж гэдэг чинь бол бас хөдөлмөр сэтгэл хоёр шүү. Гэхдээ одоо яг хөө тэр ямар ч лсэн ард түмний төлөө тэгэл үйлчлэх өөрөгтэйгээл тэрнийхэн дагуу энд байцгааш штэ байтчихсан. Та ч сая одоо орон судлалын дуран барьдсан. Хаачаар ирж байна. Энэгээр бас юм үзэж байгаа энэ манай дөө хөдөөний хүнд бас энэгээр дурангаар харуулж үзүүллээ л дээ бас гэдэг. Бас дурангаа. Дурангаар юу таны барьсан байгаа дуран чинь 6000 өртгөлтөө сарны дуран харагдаж байгаа шүү. Тийм сарных. Одоо сар сайхан мэлэл гарсан шөнө бол сарны дээрх нөгөө тогоо аяг маяг энэ төр харагдав. Бүгд харагдана. Тэр сарал дуран мөн баг шиг үлээ. Миний мөрөөдлийн дуран багхгүй гэнэ. Ямар үнээр авчих та? Гайгүй ер нь бол би ятээ. Сая дүүтэйгээ нэг хошигноод ажиж нэг ганц унахтаагүй өгөөд авахгүй юу гэж байдлаа. Унахтаагүй гэж гайгүй биш ба. Яг зүгээр. Яс тэр дуран авах гэж мөрөөддөг. Гэтэ хамгийн ихний загвар л да энэ дуран. Тийм яг ер нь яг бас бид нар бас наашааш явж байгаа улсуудад энэ од сарыг ажиглуулах ер нь бас байгалийн шахныг бас ажиглаж болж байна нэгээр бас дуран. Янз юм болно шүү дээ. Янз хамаагүй татж байна. Тэгээд тэргээр нь бас сая үзүүлж ингээд ямар гэсэн дурангаар бол харахад иймэрхүү харагдах юм а гэдгийг л үзүүллээ л дээ. Та бол одоо ирсэн жуулчдад бас энэ Монголын тунгалаг тэнгэрийн сарыг харуулна. Тэгдэггүй яг хоо. Ямар ч байсан сар гэж юм яг ямар хүн байдгийг юм гэдгийг бол энэгээр харахад бол гадна талаас нь харагдчихлаа байна л да. Өөр одоо энэ ямар шоуд харж байна. Сая өчийн гэлэн бас харжсан. Одоо үүлж явах яагаад тий. Тий, одоохондоо яг өвлөштэй. Ер нь бол яг зүгээр аль ч ямар ч хотыг бол зүгээр одыг бол зүгээр ихэд нэг одных нь гэрэлтгийн талаас нь л харах юм байна. Энэгээр бол тий бусдаар нарийн анх сарыг бол ямар ч байсан сарн дээр бүтцэн ямар хөө онцтой байна. Сарны гадаргуу ямар хөө байна гэдгийг бол ямар ч байсан тодорхой хэмжээгээр харагдчихлаа л да тий. За одоогийн байдлаар үйл орц. За би харж болох уу тий.
Үүл нэвт харах нь үгүй чам азгуудад харин үүл орж ирээд навж ирэх чинь үгүй. За одоо бол одоо жинхэнэ тодорхой болчихсон юм даа. Ингэмээр юм байна. За ойлгосоо. Чи тэгээ барьж. Тийм. Ой. Сая гоё гэж байна. Энэ шүү. За сэс. Оо, чи яаж байна? Сэм шиг. Үүс тарах. Үүсээс авчих. За одоо. За саяны шиг дахиад нэг фокус авах уу. Нэг хэлэрч энэ. Тийм. За нэг тач. Нэг тач. Саяны шиг. Оо, чи камераа дээр. За ингээд сарыг харуулах ажиллагаа амжилттай үргэлжилж байна. Яв зүртэй байна. Манай зөвлөч бол Mommy аль нь лээ? Mommy зөвлөч. Сарыг амжилттай харуулж байна. Янзтай. Одоо янз юм тий. За дээрэс нь манай дурангийн эзэх бол дахиад дуран нэмийгээд ингээ. Бид ч бүр зураг авалтандаа халуурсан шүү дээ янз юм чинь. Тэгээд дахиад болгоно да тий. За дахиад дуран нэмж яагаад бас нэг үзнэ. Хаагс бол гоё болсон байна. Одоо үргэлжлүүлээд энэ одоогоо явж байгаа. Энэ болохоор 3000 гаруй км үргэлжилсэн. Одоо 3 аймгийн нутгийг дамжиж үргэлж их Монгол элсний үзүүр байж байгаа. Энэ ч ерөөсөө зүүн урд үзүүр. Шахуу шүү тий. За энэ чи ингээд Завхан аймгийн нутаг, Говь Алтай аймгийн нутаг, Өвөрангай аймгийн нутгийг дамжаад одоо энэ Монгол элс чинь урд үзүүрч юу чимдээ баруун зүгүүр юм байна. Энэ Монголоос чи явсараад элсэн тасаргаа дээр дуусдаг. Норуулдаж явсараа. Тэгээ одоо энэ Монгол элсний арталд энэ тал Завхан гол айлраа дуусч байгаа. За бид бол одоо энэ элсэн толгойд гарах гээд ингээд байж байгаа харж байгаа. Одоо бидний иргэн тойронд том элсэн манхнууд байж байгаа. Тэгээ айл нэг манхных нь орой дээр гараад энэ элсэн манхны том элсэн манхны артал дээр бол нөгөө алдарт Ирээ нуур гэдэг нуур маань элсэн толгойн дунд дуусдаг. Ирээ нуур байж байгаа. Тэгээ Ирээ нуур руу бид нэр зүтгэж явж байгаа. За эндээс машин явах байсан учраас одоо бид нар тэр доороос одоо хандлал элснийгээ ороод хандлал машин авч тавьж хаад тэгээд одоо бусад юмнуудаа манай энэ хоёр зурлаад ойлтойгоо тэгээд хайрц савтайгаа чирээл. За зурлагч нар бол одоо үнэхээр үйл үзэж байгаа. Ягаад тэгэхээр айгүй их юм чирж явдаг. Багаж техник хэрэгсэн сайн байж сайхан зураг үзэхэд хүргэж байгаа учраас энэ хамаг юм чирээд явна гэдэг бол бас л ахтсан ажил. Тэгээд чирээд явахаас арга байхгүй. Mommy ямар шүү? Сэтгэл ямар шүү? Ивээ. Нашаач би Mommy-гоос нэг сурвалжлага аваад. За одоо манай Mommy-гийн чирж яваа юм бол
Энэ нөгөө дрон боёо энэ стик камер. Энэ юу лээ? 5D. 5D камера чиг явж. За тэгээд тэнцээ хөл явж гин одоо бичиж байгаа камерууд явж гин. Эднийг л бүгдээр ингэ чирэл уулаа гэдэг гарч тий. Яг тэгээд. Тэг чирэл явна шүү дээ. Ядарч гин үү? Тэг. Улмаар болгож байгаа юм байна. Тэг үчт. Үнэхээр одоо хаа явсан газар энийг аль чирэл тэгэл өксөрөө олон өндөр уулын орой дээр гарч зураг авч байгаа. Цааш дахиад аавн тий. Тэгэл гарах болгондоо эднийгээ чирэл гарна гэдэг чинь бас л зурлаачтай хувьд л чанга ажил. Ер нь телевизийн нэвтрүүлэг гэдэг бол ингээл техник хэрэгслээ чирэл хамаг юмаа чирэл хүрдэг болохоос ч одоо хүмүүс харахад бол хөдлөгчд яваад байдаг. Нэг л гоё юм явдаг. Ард нь арын албаных ингэж мундаг олон хүмүүс үүлээ үздэг шүү. Энийг бас үзэгчд бас заримдаа бодож байгаарэ. За тэгээд 90 нуурын хажуутлын элсэн банкны толгодын орой дээр гарч яагаад бас олж. Манай Монголд элсэн дотор нь хүртэл цэцэг дэлгэрж ийн гэхээ сэтгэл юмнаар хөдөлж ийнэ. Нэрээ гоё юм тий. За одоо тэгэл дараачийн аялал мань ингээл цаашаа л явж байгаа. Гол нь тэр элсэн толгой орой дээр гарах хэвээр. Энэ талд бас одоо ингээд нарны өөдөс харагч нэг үү. Тэглээгээд энэний орой дээр бас гарц зураг авах гэсэн юм шүү дээ. Энэний орой дээр бас гарна. Яаж авах вэ? Гүрийгэл гарахаасаар арга байхгүй. Тэгэл. Гарна та. Гула. Гүжрашо. За ингээд ичилгөө. Том элс бол бүр нарийн ханны гоёлын элснээс нарийнх элстэй. Тэгээ ямар ч чулуу байхгүй, ямар ч бүртих том юм байхгүй. Ингээд гоё нөгөө хүн амьд хүн гихсэн мөрөө үлдээн гэдэг шиг ингээд мөр гараа яваад гоё юм. Зөөлхөн гүшүүлээс ингээд гайгүй. Тэ чанга шиг гоё юм. Мөр үлдээ. Ботлоо. Пүүзэн дотор юу атсан? Элс чигчээд тэгээ аимс үссэн шиг нэг сонирм болчих. Нэг гоёл чимэглэлийн элсэн тэр байдаг шүү дээ. Хиллээ зардаг. Тэгээ нөгөө цавтаа нь холиод ханд ингээд наад тэрнээс нарих юм байна уу? Элсээ гоё юм байна. Яг өндрөөс ингэ хийж өгдөө. Би харин камер руу чи элс орчуул гэж байгаа байхгүй. Бүр тэрнээс нарих. Бүр амар гоё. Торгомсог элс. Тэгээ элсний ширхгүүд нь шилэн өнгөтэй, бор өнгөтэй, улаан өнгөтэй, шар өнгөтэй, тэгээ хар өнгө ширхэгтэй. Бас ингэ байж байгаа. Товруулда шилмэлээр харуул. Хэл гоё байж мэтгэл илсэн да.
Энийг тэнийг усны дотор усын уусан чинь савыг хаях газар болдгоо өстэй гай боллоо. Хоосон сав чиж өгөх гэж. Ингээд хөл нүцгээ ихтэй шиг өгсгөр хөлний хурууны хайрс ингээд зулгаагдаад бас их зулгард юм байна. Ихцэн хувьд өстэй яг н оройроо өрхөр мундаг ихц болт юм байна. Тэгвэл сайхан ташлаа. Үнцэн хийшиг гიშгэлтийга баг талын буцааж алдаж байгаа байхгүй. Өргөшөө алхаад байгаа юм уу? Хоошоо алхаад байгаа юм. Ямарч зүтгээд явна. Яа гүүж мүгээд хангараад ицсэн чи байхгүй. За ямарч ирсэн. Эрмэг дээр мардаж авлаа. Яг гойны дотодлоо ширүүс татах гэж. Энэ таргалагчийн юус ихтэй яа. Ингээ явчихдаг. Тэр маа хоёр хөгшнийг харж. Хамаг хөгшөндөө камера өгсөн. Бидэд. Өөрснөө ингээд. Дууд манхны орой дээр зүтгсээрээ гараад ирлээ. Гарахгүй дундаас тамирдий гэсэн энэ хэдэн эмээнэр орой дээр гарчиж суугаад гэж байна. Манай хэдэн игчийнх нар орой дээр гарцсан. Одоо 60 гарчгаа дууд манхны орой дээр гарцсан байж байгаа хөгшинхэр ус. Мондаг юм да. За тэгээ дууд манхны торгой ирмэг дээр орой дээр гараад ирсэн. За энэ талынх нь болохоор Ажиг нуур. Ажиг нуур гэдэг маань Говьалтай аймгийн Жарлан сумаас хойшоо 60 км-т байгаа. Хуучин бол хатаад устдаад өгүүлсэн. Сүүлийн 2 жил ингээд жигтэйг устдаа болсон. Гэсэн энэ байд доор ингээд харагч машин завар устсан биш үү? Ажиг нуурын тэр. Тэгээд энэ хөндий болон тэр жигтэй усанд авцсан байна. Таашийн усан захидгын станц сайхан ажилтсан. За энэ хойдлыг нь бол Эрээ нуур. Нөгөө элсэн манхан дунд байдаг алдарт Эрээ нуур маань жигтэй ганцаахан зэгсэн халиураад ингээд байж байна. Дотроос загастай хийж утсан чинь урд баастаас ирэхдээ бидний очиж. Бооцоо нөгөө уургаар очиж. Тэр цаад дээр чинь 4 нуур үлээ. Одоо энэ нуур 4 нуур. Тий. Юуны хасаг тайрхны өрөө дээр гарсан. Одоо ингэж явт юм жоо. Тэ бурхан чи. Хоёр тийшээ очих шиг санагдаад зүрх ингээ манс гэх савлаад. Яг энэний торгой ирмээр явах чинь бас их сони хийвгүй ажиллаа. Тэ бурхан. За энэ ойролцоогоор одоо бол манай Монголд байгаа хамгийн гоё экстрем тэр зам залуучууд бол зорж ирж үзмээр хийж үзмээр нэг одоо сайхан ажил байна. Спорт гэх юм уу, амралт гэх юм уу те. Энэ бол ойролцоогоор доор доошоо ингээд авахар тэр бүр тэр доор хүүхдүүд явж байгаа харуулаарай. Эндээс ингээд нэг миний нүдэн барьж байгаагаар нэг 500 700 орчим метр баг шиг байна те. За нэг дунджаар 500 метр байна. 500 орчим метр өндөр манхны орой дээрээс элсэн манхны орой дээрээс чаргаар бууж байгаа. Элс бол зөөлхөн. Гэхдээ сая ихний чарга буусан, ихний хоёр чарга буусан ерөөхдөө айхтар хурдтай бууд юм байна. Бас л галзуу экстрем ажил юм байна. За тэгээ би өөрөө бууж үзэхснээр нэгдүгээр тарган биетэй 100 кг жинтэй. Дээрээс нь хоёрдугаарт миний баруун гар сая моцигдоор онголдоод бэртсэн байгаа учраас би замдаа бас гарынхаа бэртэнгийг
хөдөлж магадгүй гэж бодоод өөрийнхөө оронд зурлаач уугнаагаа буулгах гэж байна. За манай өнөөдрийн Баатар чи бол доошоо харж хөвтөд буусан дээр тий. Ер нь тэрэн дээр харин. Тэгэхгүй сая суугаа бууж байгаа юм бол суугаа бууж байгаа юм бол багада чаргаар гуулгаж ирсэн үү? Тэнцвэрээ сайхан Зөндөө зүгээр үү? бие сайхан судлаа тэнцвэрээ. За. Бие сайхан тэнцвэрээ. За тэгээ уугнааг буулгах гэж байна. За тэгэл энэ дээрээс зураг авна да. За уугнаа бэлдээрэй. За энэ бол өстой Монголд битгий дэлхийд цөөхөн гайхамшигтай нэг төрлийн одоо. Ой чарнаас аваарай. За бууц чирсэн. Хөлөө. Хордын сааруулаад байна. За явж игсэн. Малгай гоцгоо. За дахиад малгайгаа аваач. Эдгээр уруутай. Нийлгээр оруулсан дээрээс. За шороо маань. За хурд авсаа дахиад. Одоо малгайгаа бодчих. За эндээс хүн бууж яваа. Эндээс явсан хүн шүүрэндээ. За харагдахгүй нүд доошо хүн дөрөв орц. За тэр гараад ирсэн. За энэ ил сүнгэнж байгаа сонсогч байна уу? Яг ингээ онгоц шиг дуурж байгаа. Гутлаа үзэндээ өдөгчөөд. Тэгээд ийшээ үзнэ. За. Хоорой сүүбч. Тэр нэр хурдтай шүү. За хурдтай. Оо энэ өстой гоё юм байна. Хөөхс яг онгоцонд явж байгаа сүсгч те. Дуу орж гинөө. Энэ чаргаар угтсан дүүнээ хордтой юм байна. Ха? Амар юм байна. За би нэг үзээдхий. За тийм үү. Жогон тооромстой явна. За явлаа. Хэс. Болохоо байлаа шүү. Амар хурдлаад эхэллээ. Энэ өндөр дээрээс би бол чадлага хэмжээгээр 2 өдөө зүгээр таг зоочоо тооромслоод айжхан бууж ирлээ. Тэгэхгүй бол нэг гар жаахан бэртэлтэй болохоор бас хөл гараа бэртэж, дахиад гараа бэртэж юм бол айгаад явсангүй. Үүнийхээр энэ жаргал юм байна. Энэний орой дээрс ингэж чаргаар бууна гэдэг бол. За тэндээс нэг гараад ирсэн. Нисэж байна. Энэ цагаа эс зөөлхөн болохоор сайхан мэрдэхгүй юм байна те. Бас шороо манруулаад уун. Эс манруулаад амар унжиг. Чиний малгай. За ушиган баазд очиж идэх юм болж идэхгүй бол гид сонголцоод хитрхийг явцсан ч ястай. Өнөөдөр бас уулын орой, цасны оройгоор, эсний оройгоор сайн явах шиг боллоо. Дээрөө хүмүүс тэр эдийн аргалаа бууж ирэв. Доош бууд гуруулаа идэх юм аа гэвэл тэ. Гид зүсч өглөө. Өглөө 6-7 цагтлаас одоо энэ чинь хэд болж байгаа? 2:20 болцсон байгаа юм шүү дээ. Тэгэхээр юусгээс яах вэ тэ? За дараагийн манай аяллаа дараагийн газар бол Говьолтой аймгийн Тайшрын усан цахилгаан станц байгаа. За Нодлонгийн Сартуулын хэмжээ нэвтрүүлгээр Тайшрын усан цахилгаан станцыг дамжуулсан гэж байгаа боловч тэр үед бол цахилгаан станц дүүрээгүй байсан. Одоо дүүрээд усны төвчнийг 80 орчим сантиметр одоо өндөр далангаар давтсан загсан өсөж байгаа сураг байсан. Тэгээд тэрийг ямарчсан одоо жинхэнэ усан цахилгаан станц гэдэг юм Монгол улсад утгаараа яаж
ажиллаж байгаа юм бай гэдэг үзэгчтэй үзүүлэхээр одоо таашаасан цахилгаан станцыг зорж явах гэж байна. Тэнд очиод уулзъя.